Дэлхийн 2 дугаар дайны үеийн хүнсний хуурамч талон үйлдвэрлэгчид. Эх орны 2 дугаар дан эхэлсний дараачийн саруудад зөвлөлт холбоот улсын бүх нутаг даяар ихэнх хүнсний бүтээгдэхүүн, ахуйн бараа, хуваарлах картын систем нэвтрүүлсэн байдаг. Улсын янз бүрийн хотуудад дайны аюул нүүрлсэн онуудаас хамааран хүнсний зүйл удаан хугацаагаар хэрэглэгдэх ахуйн бараа олгох норм үе үеэс өөрчлөгдөнө. Тэр хэлэх аргагүй хүнд бэрх нөхцөлд өөртөө болон хамаатан саднуудтай илүү нэг зүсэм талхуулж авах хүсэл ихэнхт нь байсан ч бусдын зовлон дээр өндөр орлого олох шунхаа хүсэлт нүдж байлаа. Картын систем нэвтрүүлсний яг дараахнаас Куйбышев мужийн дотоод явдлын ардын комиссарын зах дээр болон худалдааны сүлжээнд талхны хуурамч карт гарч ирсэн тухай мэдээлэл ирэх болов. 1941-с 42 онд эдгээр нь гар аргаар хийгдсэн бүдүүлэг хуулбар карт байв. Ингээд 1942 оны ихээр түүнийг бэлтгэсэн гаргасан гэрэгт Сталины нэрэмжит нис хонгоцны 1-р заводын хэсэг ажилчид баригдав. Уг байгууллагад тоног төхөөрөмж тохируулагч ажилтай 22 настай Михаил Владимиров, өнгөлөгч 19 настай Василий Ребанов нар цэгтээ хатуур эрзэнээр гар аргаар хүнсний талон хийх хэд хэдэн дардас бүтээжээ. Өөр дөрвөн ажилчин 1 кг талхыг 40 рублээр бодож талоныг зах дээр борлуулж өгч тусалдаг байсан аж. Мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэгтнүүд баривчлагдах хүртлээр 200 кг талхны талон бэлтгэн борлуулав. Шүүхийн шийдвэрээр хуурамч талон хийгчид тус бүр 10 жил, борлуулагчид 3-5 жил хоригдох ял оноосон байдаг. Ингээд удалгүй 1943 оны сүүлчээр 18 дугаар завод дээрээс тус байгууллагын мастер Николай Андреев Леонид Осиповоор толгойлуулсан 6 хүнтэй гэмт хэргийн бүлэглэл илрүүлжээ. Тус заводын уран гартнууд шууд цех дотроо багахан хэвлэх суур машин өгсөрч түүнийхээ тусламжтайгаар сар багахан илүүтэй хугацаанд 375 кг талх авах талон үйлдвэрлэжээ. Гэмт хэрэгтнүүдийн мэдүүлснээр хууль бусаар олж авсан бүтээгдэхүүний үндсэн хэсгийг тэд өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийн хэрэгцээнд зарцуулж байсан гэдэгч нэг хэсгийг нь хар зах дээр борлуулжээ. Андрей Осипов нараа тус бүр 10 жил, бүлгийн бусад ажилчид 6-8 жилийн хоригдох ял авчээ. Гэхдээ эдгээр болон иймэрхүү хуурамч карт хийх явдал удалгүй дотоод явдлын ардын комиссарын ажилтнуудад ялахгүй зүйл мэт санагдах болов. Дайны сүүлийн жилүүдэд хуурамч талон үйлдвэрлэгчдийн зах зээл дээр тун өндөр чанартай хэвлэлийн аргаар бэлтгэгдсэн хүнсний карт их хэмжээгээр орж ирэв. Хамгийн аюултай мэргэжлийн хуурамч карт үйлдвэрлэгч бүлгийг Куйбышевийн эрүүгийн эрен сурвалжлах газрын ажилтнууд дайн дууссаны дараа аюулгүй болгожээ. Нууц үйлдвэрлэлийн гол зохион байгуулагч нь тодорхой эрхэлсэн ажилгүй өмнө нь баримт хүчийг хуурамчаар үйлдсэн хэрэгээр ял эдэлж явсан 24 настай Николай Бочков байлаа. Тэрээр 1943 онд шоронгоос суллагдаад цэргийн комисс дуудагдахаас өмнө өөртөө дахир дутуу гэсэн хуурамч магадлага хийж фронт явахаас зайлсхийж чаджээ. Тэр үед хүнсний бүтээгдэхүүн ахуйн барааны карт хэвлэдэг Куйбышевийн барлах газрын албан хаагч Владимиртай хамтран ажиллаж эхлэв. Түүнийг удахгүй цэрэгт явахгүй ч үг мэдсэн залтан цэргийн алба хааж байх хугацаанд гэр бүлийнхнийг нь карт болон хүнсний бүтээгдэхүүнээр байн хангаж байна гэж амлажээ. Чингээд түүнийг ажил дээр хэд хэдэн барын хэв бэлтгэн будагны хамт авчирч өгүүлэхээр ядахж чаджээ. Улааненков зөвшөөрөн хүсэлтийг нь биелүүлсэн байдаг. Тэр фронтод очоод удалгүй амь өргөцсөн аж. Бочков энэ тухай сонсмогдсон хуурамч талооны үйлдвэрлэлээ өргөжүүлэн зөвхөн өөрийгөө болон Улааненковын гэр бүлийг хангаад зогсохгүй зарж борлуулахаар шийджээ. Түүнд 200 болон 300 г талх, 600 г элсэн чихэр, 800 г төмөс, шин төрсөн эхчүүдэд олгодог хүүхдийн хэрэглэл авах картын хэвд байв. Ийм юм байхад гэрийн нөхцөлд нууц хэвлэлийн үйлдвэрлэл зохион байгуулж ажиллах нь уг л хувьчны хувьд хэцүү ажил байсангүй. 1944 оны ихээр Бочков хэд хэдэн багц хүнсний картыг хар зах дээр тохиолдлын хүнд зарсан боловч энэ нь удахгүй баригдахад хүргэх яваргүй наймаа байна гэдгийг тун хурдан ухаарчээ. Тэгээд картуудыг найдвартай борлуулахын тулд Куйбышевийн худалдааны байгууллагуудаас хамсаатан хайж эхлээд удалгүй болов. Тэдний дотор барааны 47 дугаар дэлгүүрийн захирал 42 настай Анастасия Титова, 74 дугаар хүнсний дэлгүүрийн эрхлэгч 19 настай Анна Попова,
Хотын худалдааны газрын барааны мэрэгчлэн 30 настай Иван Воеводин нар байлаа. Худалдагчид дүрм журмынхан дагуу карта тушаагаад ногдох бараа хар зах дээр нууцаар зардаг байсан тул бүгд сэтгэл хангалуун явжээ. Мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн бүлгэлэл улсын худалдааны сүлжээнээс хичнээн хэмжээний бараа улгайлсан яг үнэн бодит үнийн дүнг тогтоож чадаагүй юм. Бочков хэвлсэн картаа бүртгэл хөтэлдэггүй ажээ. Гэхдээ барагцаалсан дүнгээр түүний гэмт хэргийн үйл ажиллагаа явуулсан 3 жилийн дотор хууль бусаар хар зах руу 50 тонноос багагүй талах 15-аас 20 тонн илсэн чихэр мөн төдий хэмжээний цэцгийн тос гарчээ. Карт зарж олсон орлогоор Лойвчид 1946 оны ихээр Куйбышев хотод тэр үеийн ханшаар 35,000 рублээр хувийн байшин худалдан авч байв. Бочков барилчлагдаж болцсгүйгээ мэдж байсан тул хэвлэлийн төхөөрөмжөө хашааныхаа жорлон хадгална. Хууль сахиулах байгууллагын генет эрүүл шууд л унгааж орхино. Эцсийн дүндээ яг тэгсэн аж. Мөрдөн байцаагчид нэгжлэг хийхээр Бочковын гэрт очиход түүний эхнэр бие засах газраа орчхоод дотроос нь төгжиж төлөвлөсөн ёсоор эд мөрийн баримтаасаа салжээ. Гэвч нүхнээс ялгцыг соруулан авснаар мөрдөн байцаагчид эд мөрийн хөдөлшгүй баримттай болж чадав. Гэмт хэрэгтэн Бочков болон түүний эхнэр дээр нэр дурдсан хуйлдааны эстээс гадна хүнсний талбайн дамлан зардаг 5 эмэгтэйг баривчилжээ. Ийхүү 1947 оны 3 дугаар сард Куйбышев мужийн шүүхийн шийдвэрээр улсад онц их хэмжээний хохирол учруулсан Николай Бочковыг лойр хийж бичиг баримт хуурамчаар үйлдсэний төлөө хөрөнгийг нь хураан 10 жил хорхиол онооджээ. Худалдааны бусад ажилчид 5-аас 7 жил, шагчин авгаанаар 3-аас 5 жилийн хорхиол сонссон байдаг. Дайны жилүүдэд хууль сахиулах байгууллагын хуурамч карт үйлдвэрлэхээс гадна хүнсний карт болон ховор бараа авах талаантай холбоотой өөр бусад төрлийн лойрууд ч илрүүлж байлаа. Жишээ нь карт олгох эрх бүхий орон сууцны контор болон өөр бусад байгууллагын зарим нэгэн ажилчид ямар нэгэн шалтгаанаар ажлаасаа гарсан буюу огт байгаагүй амьгүй албатуудын жагсаалт гаргадаг ажээ. Зөвхөн 1944 онд Куйбышев мужийн шүүхээр ийм 20 илүү гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг. 1944 оны эхэнд Чапаевск хотын картын товчооны ажил шалгах үед хүнсний бүтээгдэхүүн ахуйн бараа хууль бусаар ашигласан өчнөөн гэмт хэрэг шалгагчид олж илрүүлсэн. Энэ байгууллагын дарга Александр Антонов гэгч 43 настай эр өөрийн удирдлаганд ажилладаг Касчин Захарова Дон нарын тусламжтайгаар зөвхөн хуурамч хүлээ авагчдын жагсаалт гаргаад зогсохгүй тайлан тооцоогоо бодлуулж явжээ. Энэ үйлдэл нь гэмт хэрэгтнүүд 1943 оны 2 дугаар хагаст тухайн үеийн ханшаар хагас сая илүү рублийн ховор хүнсний бүтээгдэхүүн бусад бараа хулгайлах боломж олгов. Энэ бараагаа улсын худалдааны сүлжээгээр дамжуулан худалдагч нарт зардаг байсан бөгөөд ажилчид нь ашгаа хүртдэг байжээ. Куйбышев мужийн шүүхийн шийдвэрээр энэ бизнесийн зохион байгуулагчид тус бүр 10 жил, бусад оролцогчид нь 3-аас 8 жил хоригдох ял авчээ. Ийхүү хэдэн жил үргэлжилсэн картын системийг зөвлөлт холбоот улсын сайд нарын зөвлөлийн 1947 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор халсан байна.